За би та бүхэнд маш чухал жор танилцуулах гэж байна. Манай ах хэдэн жилийн өмнө хавдрын 3 дугаар үе нэлийн өнгөрчихсөн, нэлийн хүнд байсан. Тэгээд хавдрын эмнэлэгт энэ химийн эмчилгээ, туяа эмчилгээнд орсон. Энэ эмчилгээний дараа биеэс нь хорыг гадагшлуулах, яавал одоо хүндрүүлчихгүй байх уу, яавал одоо болж өгдөгсөн болоод бүр эдгээчихүү гэж бид нар сандралдаад тэгээд энэ мэдээллийг нэг ачтай буянтай улсуудаас олж авсан. Ах маань тэрнээс хойш өвдөөгүй байгаа, хавдрын эсвүүд илрээгүй. Тэгэхээр хэрэг болж магадгүй бас зарим улсуудад. За ингээд үзэг цаасаа бэлтчих би та нарт энэ журыг танилцуулъя. За өглөө бүр уух юмд лимон, сод, ус, ийм алкалайн ус хэрэг болно. За одоо би яаж гэдгийг зааж өгье. За буцсан бүлээн ус аягныхаа талаар хийнэ. За тэгээд энэ тэгшхэн цайны халбах их оволон биш шүү. Сода хийлээ. За сода ингээд усарчна. Тэгээд энэ алкалайн ус гэдэг манай сүлжээ дэлгүүрүүдэд байдаг. Манайд үйлдвэрлэдэг болсон. Ийм алкалайн усаа энэ дээр аяга дүүртэл нь хийнэ. За ингээд хийлээ. Сайн уугаж аваад хальстай зузаан ингээд тэрччихсэн лимон байгаа. За энийг хийлээ. Энэ бэлтцээ бид нар өглөө ууна. За тэгээд дараа нь юу идхийг би одоо зааж өгье. За түрүүн лимонтой, содтой, алкалайнтай юм хольсон усаа уучихсан. Тэрнийхээ дараа юу ч идэхгүй шүү. Идэхгүй яж хаад одоогийн энэ бэлтгэлийг идэнэ. За ингийн тулд тал стакан сүү. За энэ миний Монголын элгэн тараг гэдэг шүү дээ. Тэрний 3/1 энэ хоёроо буслахлаар за энэ бол химийн хоронд хорцсон энэ юу чинь арьсаар бас гадагшилт юм байна л да. Тэгэхээр энэ шар сүгээ хадгалаад хөрөвчөнд хийгээд ахлаар их болчин энүүгээрээ ингээд бүлээсгэж жагаад сайхан хөөнч ингэж аваад бие ялчаа. За одоо эдмэн дээрээ майлингийн гурил энэ том дэлгүүрүүдэд байгаа манад. За энэ дээр майлингийн тос 3 халбас. За дээрэс нь карри хийн. За энэ цайны халбаар нэгийг хийн шүү. Ингээд хавдрын эдсүүдийг дарангуулахын тулд энийг шинээр хийж идэх хэрэгтэй. Миний гавьяат юмч баатар эмчилгэтэй хорт хавдар гэдэг эзэндээ гомдсон эсүүдийн бөөгнөрлөө гэж хэлж ирсэн. Эзэндээ гомдсон эсүүдийг буцааж аргадаж төлжүүлэхийн тулд бид нэр энийг хийж идэх юм байна. За энэ бол та бүхний сонирхолтой бичлэгийн маань сонирхолтой.